Тэр хоёр Кинг Конгийг унахаасны дараа ялангуяа сайхан зассан ханнаас болоод аав нь дахин уурж явлаа гэдгийг Дамиан сайн мэдэж байв. Үлдсэн хамгаалагч цагаачгүй ирээ суулж Дамиан руу хараад хэлэндээрч тасхойг нь тасхаар зургийг таглана. Гэвч Дамиан шансангүй. Тэр засаг давталгаан тунд нь уян нархай барьж хоолоноос нь барин шууд боож өгсөв. Навш язгууртан руу зэсэн далаас нь дарамжлуулсан тэрээр уурсан харж үүнийг өөрийгөө хамгаасан үлдэс гэж тайван хийв. Одоо хууж ясны шалтгатай болсон Дамиан ос руу зөвхөн инээн сэвшин ирвэж түүнийг чичрүүж өгөв. Дамиан нэр товтой хүлээс суулгахыг сануулхад осон яасан гүзэг шиг дагаж биелүүлнэ. Дамиан давталгаагаа төр згсэн. Одоо төлбөрөө хийж чадахгүй гэвч сажтайгаа хийв. Бүрэн сандарсан усанд одоо энэ нь ямар ч асуудал биш байв. Дараа нь Дамиан түүний мөрнөөс чангаатхан. Өөр аргаар төлмөр байгаагаа тонгон хэлэхэд осны хүйтэн хөлс цутгаж дараа нь юу босгол гэхээс айн дагжин чичнэ. Маргааш нь абир эцэгтэй хүчирхийлж чодрох эсийг ялсан бөгөөд зөвхөн өнөөс түүний сэтгэлийг шалгасууж байна гэж гонигтайгаар хийв. Энэ хооронд Милда Луис хоёр Дамиантай халуун дулаанаар ирчиж аян зандаа сайн идэж бие ботхой сануулна. Сөхөсөн абир тэнгэр рүү харан бурхнаас яагаад гэж асуухад Пол түүнийг дөөгүй болгож нэш хүүхчиг уйлхэн орон дахигаа дэмжихийг хийв. Энэ бүхнийг үл харгаалцсан Вик сүрэн тэдний төлөвлөгөө эцэстээ бүтэх хэсгэд ирвчжээ. Ойролцоо зогсож байсан хатагтай агнес одоо салахад харамсалтай байна гэж хийв. Дамиан түүний хийсэн бүхэнд чин сэтгэлээсээ талархав. Цагаангаа бүсгүй тэдний мөрдөн байцаалт дуусах төгөж байгаа. Тол маргааш гэртээ харих байх гэж дурсав. Тэр түнд ашид ивэжтэй аян замыг хүсч Дамиан талархан толгойд өгөв. Дараа нь тэр бодлоо өөрчилж магадгүй гэж нэмж хэлсэн ч Дамиан түүний санааг хэдийн ойлгож байв. Тэр түнд тайван бат бүх харцаар харж түүний хүссэн зүйлийн талаар юу ч бодлыг нь өөрчлөхгүй гэж батайч хэлв. Дараа нь өвтөд Дамианы ачааг ачиж дуусгаад бүх салхаас хийсний дараа тэр залуу тэрвсөөсөө гайхалтай нь олон түүнийг дагалдан явж байв. Олон тийм зүйл аян замаас нь садархгүй гэж ширдэг залууд батж хэлв. Дамиан гин таашаагсан бөгөөд ханцхаа өрчсөнд нь зөвшөөрөн толгой төхөв. Тэр бүр нэгэн энгийн хүсэл тавив. Жинхэнэ имэрч хүчтэй байгаа бол олон үеийн ажилдаа хавч амар байна гэв. Викторч мөндөш гарч бүх зүйл бэлэн болмогц тэр эцэст нь хөдөлж Олт Пиксигийн гэрш рүү шууд чивсв. Чамбай тансаг тэрэг зогсож гурван хүнтэй баг эцэст нь хөлөө амрааж чадав. Тэдний урд тансаг гүнгийн харш байв. Ван тусын хамгийн баян гихтдэг Олт Пиксигийн гэр бүл үнэхээр нэрэндээ хүрдэг. Дамиан өөрийн хувийн үйлчлэгч болох мөнгө хөлөвчлөө эргэж тогтой аян занд талархав. Занд байхдаа нохоо шиг харьцуулсандаа энэ орчинд чи гівч өөрсөж байгааг тэр мэдж байв. Тэр хурамж инээмсэлээр залуу язгуурт нь сайн сайхныг хүсэх зоригтой тохироо түүнийг тамийн гүн тарааж байв. Ипхтэй ахмаар Дамианы дараагийн нүглийг хэрэг зэрэг цаг болжээ. Түүнийг баян эзэнтэй уулзалт хүсэхээр шууд дагуулсан очив. Аполлонд улсын гүн Атомгот Пикси Хокины гэр бүлийн баатар татдаг гөрөөчний харцаар шалгаж байв. Мэдээж манай хөө зөхөж хурдан шиг албан өсний бөгөөд сорилттой ашиглажээ. Цаг алдчихгүй гүн залуугаас энгинтийн зочих шалтгааныг асуув. Дамиан гүнгийн зээлийн компаниас мөнгө зээлсэн бөгөөд төлөх хугацаанд хордон өртөж байгааг нийтчээр хүсээ. Тэр мөн өөрөө төлөх мөнгө байгаагаа илчлэв. Үүнийг бодон тэрээр төлбөрөө шийдвэрлэх өөр нэг аргыг санаж болгохыг хүссэн юм. Бэлэн мөнгөөр төлөхийн оронд Голд Пикси гүнг төлөөсөн сайн блумын гэр бүлийг нэмүүлсэн ялхайг хүсэж байв. Гүн сонирхож хөвчсөн ба түүний ойр татныхан гайхаж хацрав. Адам Голд Пикси энгинтийн саналд чангаар инэ. Залуу гэрийн даалгавраа хийгээд заримцуу яриаг сонсоод түүн дээр ирсэн бололтой. Аполлон тусын дотор хамгийн халуун нэрэ бол Сайн блумын маркизад болсон Голд Пикси гүнгийн хил дээр сүүхийн үеийн үйл явдал юм. Саяхантай мартны уурхаа олдсон маргааны сэдв болоод байв. Энэ хоёр гэр бүл удаан хугацааны турш өрсөлдөгчд байсаар ирсэн. Баяшийн нээлт бол тэмцлийн дээд зэв байв. Одоо тэд үе дамжсан маргааныг шийдвэрлэж уур хаан эзэмшлийг тогтоохын тулд бага түвшний рицаруудын хооронд тулаа хийхээр бич байна. Дамианы өнгөрсөн амьдарч үр дүн нэлээд шийдвэртэй байсан. Тулаан тэдний мандаж буй одрын ачаар Сайн блумын бүрэн бөгөөд дамхан ялтаар дуусах байв. Дараа нь Сайн блумын маркизад талтны уур хаан хасгарч асан баялагийг ашиглан нэрх мэдлээ хурцтай өргөжүүлэх байв. Эсвэргээрээ Голд Пикси гүнгийн эзэмшил аажмаар нөлөөгөө алдах байлаа. Товчондоо гүндэн болох тулаанд ялхад таслах нэг самар хоёр шувуу сэрж байгаатай байдаг юм. Дамиан өөрөө төлөөд зогсохгүй Сайн блумын дашнуудыг чин чадна. Адам Голд Пикси залуугийн зэрэгтэй байдаг татагджээ. Тэр мөн Хокины залхамжлагч Сайн блумын хоёр төхөө бөөсөн авч Риндус Котта томоохон гэмт хэргийн сүлжээг сөнөөсөн тухай цоо яриг сонссон байв. Тэдгээр амжилт нь түүний итгэхийг гарцаагүй нэмэгдүүлж байгаа тул үгүйс шаардлахгүй байв. Түүний ирсэн нь яг цагаан олжээ. Одоогоор гүн тулаанд тохирохрыг цариг олоход бэрхшээлтэй байсан юм. Дамиан өөрийгөө төгснээр дэвширч гэж итгэлтэйгээ мэдэгдэв. Өөрийгөө Сайн блумын залхамжлагчтай нүүр тулан зогсож чадах ганц баг төгсний рицэр гэж нэрлэн Майкл Сайн блумыг ялж чадна гэж хэлэх нь нэлээд зэрэгтэй мэдэгдэл юм. Тэр чинь эцсийн дүндээ үеийн үед яриг төсөөд хонтон гихдэг. Тэр хүү гайхалтай гэдгийг үгүйсэхгүйч Дамиан бол огт өөр аратан юм. Гэвч тэр өөрийгөө хойж ясны төлөөлөгч гэж санаж болгож яхад гүнгийн рицаруудын нэг нь хэтрүүлэхтэй цоо ярианд үндэслэн түүний мэдэгдлийг эсэргүүцэн яриаг нь талав. Үүнээс гадна хатагтай Чивси Голд Пикси тохирох нэр дэвшигчиг болохоор замд явсаар байгаа билээ. Донд түвшний рицар Эрнст Хоровиц Дамианыг басамжилж байгаагаа
ноосонгүй. Их гүнгийн хатан Челси Майкл Ламп зүмийг ярьж чадах рицарийг осохоор морцноос хойш 1 сар өнгөрчээ. Түүний дэмжигчид түүнийг үүнийг хийж чадна гэдэгт итгэвчтэй байна. Хоровиц охиныхоо хичээл зүтгэлийг өндөхгүй байхыг гүнд сануулж, үе явцад итгэхийг хэлсээр байв. Гүн Адам рицарийнхаа үгийг сонсож, үгийнх нь үннийг хүлээн зөвшөөрөв. Дамиан түүний хорон мөчийг сүтгсэн энэ торонхой рицарийг боож хөлхийг гин төсөв. Тэр яг л оркийн шүлсээ хайсан зажирсан яс шиг харагдана. Тэр Альбатуудын ха зөвшөөг өнөждөг тул Дамианаас саналаа хамгаалахыг хүсв. Энэ нөхцөлд тэр хамгийн их нөлөө үзүүлэхийн тулд үйлчлэлээр ирэхээ харуулах ёстой байв. Тиймээс тэр түүний сонгохгүй байхын томааштай болно гэж зоригтойгоор хэлв. Хэрв Голд Пикси талаанд ялахыг хүсэж байвал Дамиан бол цорын ганц зөв сонголт юм. Их гүнгийн хатан хэнийг ч авчирсан харьцуулшгүй. Мэдээлэлээ баттахын тулд тэр торонхойроо царийг жижиг тэнцэн дөрөөж ясрах гэр зэвсгээ авах ёстой бөгөөд Дамиан түүний цавчтыг хаана. Хэрв тэр дунд төсний рицарийн тавцлагыг хааж чадвал энэ нь түүний жинхэнэ шилдэг гэдгийг нотлоход хангалттай байх болно. Энэ бол амжилттай болсон өөр хизэнгийн өвөш байв. Хоровиц өөр юу ч хүссэнгүй. Гүнжтэн зөвшөөрвөл энэ муу бацаанд нэг сургамж өгөхөд бэлэн байлаа. Адам хүүхдэж сэтгэл нь хөрсөөр үзэл тогтоолт хийхийг зөвшөөрөв. Өдөлгүй биш төшийн талбайг тулаан явуулахаар бэлдэж дуусав. Гүнжтэн болон түүний дагуулууд харан зогсох цэцэрт Тулаанчид нэгэн зүгээ муухай харцгаа. Виктор дөнгөж ирээд залуу эзэн тэхнийг хэрэгт ороод сэрцнийг мэдв. Тэр эзнийхээ эсрэг тал руу хараад Хүлэг баатрын дотор уур хилэнд үргэлжлэж байгааг мэдээлээ. Хүний дөргөө хитрхи их хөргөөл энэ зүйл болдог аж. Гүнжтэйний хамгаалагч Хүлэг баатар жээл хаймрах түүний хажууд зогсон тулааныг шүү. Эхлэр дохио хөдсөр хорвиц бариу зогсон. Засуу залуу зөвхөрч бууж өгөх сүүчин боломжийг олгож байгаахаа хэлв. Хариуд нь дамин нишээгээд энэ бяцхан шалгалтыг хурдандаас хай шаардав. Гавцхөө нэг шийдвэр цохиж хийх тул дунд түвшний Хүлэг баатар хамаг манагаас чадны үзүүртэй бөөгнөв. Аюултай их хүч бөөгнөрхийг мэдэрсэн дамин залуугийн дөргүүг арай хэтрүүлчих вэ гэж толоо. Сэр хорвиц уурандаа нөрөө өрчин алах сэтгэлээр чадны үзүүрээ сагсуу хөдөөний залуу руу чирлүүлв. Тэр асар их ирч хүч асаар аянг мэд хурдаар заагаар туллаа. Энэ бол гайхалтай давталгаа байсан ч дамин цогцтын живлийг мэдж байгаач хаахад тийм ч хэцүү биш байв. Тэр чадны үзүүрийг тодорхой харж ил дээрээ төгс хамгаалалт хийхэд бэлтгэн өргөв. Эцсийн мөчөд хорвицын чадны үзүүр махийг шиг болж түүний хамгаалтыг сүлжин гарсаа. Энэ нь өнцгийн маш жижиг өөрчлөлт байсан ч залуугийн цэжийг бүрэн хамгаалдаггүй болох. Түүний ээлдэх таг оногчтой зохицтод өртөө хэмбэрч дундуур ахугарсаа. Өөрийн хүчиндор бол төмөр бутарч байгааг мэдрээд хорвиц тэр тэнэг өөрийнх нь зарчин заганд унсныг ойлгов. Довтлохог хаах хэлбэг болсон тул чадны үзүүр шууд цээжинд нь тулж цус гожуллаа. Гүнжтэн цочирдсан бөгөөд залуу эзнийхээ цэсийг харсан. Викториос дотор нь наруусав. Бүгдийн гайхширтыг төрүүлж дамин тэнцвэрээ олон унсангүй. Тэр өвдөж байгаа харагдсан чөхөж дээрээ зогссоор байв. Хорвиц нүдэндээ читгэж чадахгүй байлаа. Жирийн нэг доод түвшний Хүлэг баатар түүний гинтийн давталгааг тэсвэрлэх хэсгүй байв. Бэлтгэжийн талбай нь энерги өмиг эвдэн залуу инээс сүж засаарчаад төлөөлөгчдийн суурийг авахад энэ хангалттай бочгоо осоо гэж гүнжтнээс асуув. Эзний аюулгүй ухаантай байгааг харсан Виктор талбай руу гүйж орон сандарсандаа шууд твэрч авлаа. Энэ нь Хүлэг баатрын чадны зөвхөлтөөс ч илүү хүчинтэй байв. Дамин цээжинд их шархнаасаа болоод үнэн ч төсвөө өрөөсөө төсвийн халтуулахаас өөр аргагүй төрөв. Гүнжтэн түүний үзүүлсэн үзүүлбэрт сэтгэл хангалуун байж араас нь шууд төхөж ирэв. Хорвицын зөвхөлтийг төсвөрлөн үлдэн гэдэг тийм ч хялбар зүйл биш юм. Үнэн дээр гүнжтэн Адам ихэндээ баг зэрэг хэрэгэлдэж байсан ч хүү ямар чадвартайг дөнгөж сая харсаа. Тэр гартаа эрдэнэ тгсэн ажээ. Тэгээд тэр албатууд тухай эргэж дамин хагсан хүч чадлаа гайхалтайгаар нотлсон тул Голд Пикси гэр бүлийн төлөөс хүчээр томжигдно гэж бахархтайгаар зарсав. Хорвиц үзүүлэх тулааны үр дүнгийн талаар гомдорлохыг сэмхийв. Гэвч гүнжтэн ширүүн харцаар түүнийг дорндоогүй болгов. Адам одоо сайхан аштай байгаа юм. Хэрв хин нэгэн үнийг нь сөүлөө юу болохыг хинч мэдэхгүй. Хорвиц сэтгэлээр унаж цочрол доров. Тэр тархиндаа юу болсныг тэхэн саналаа. Тэр цохилт нь яг тав тассан гэдэгт итгэлтэй байв. Түүний цалин дунд гэсэн үг. Нэрэнд нь ямар нэг тодтогч байдгийн очир юм. Үнэн дээр дэмэний одоогийн дагаагаараа Хүлэг баатрын ирэмбэд дунд түвшнээс хэтэрсэн байв. Өдөггүй болох тулаанд зөвхөн доод түвшний Хүлэг баатрууд оролцох хэрэгтэй тул тэр биеэ барьж түвшингөө хурамчаар харуулах хэрэгтэй байлаа. Тэр хэнийг ч хуурч чадхаар үнэмшилтэй жүжиглэх шаардлагатай байв. Тэр өөрийгөө хамгаалах чадны хүчийг хоромхон зайд солиулахын тулд шидэт бомбоо ашиглахад хүрчээ. Хэрэг тэр цаг хугацаагаа буруу тооцоолсон бол жинхэнэ аюулт орох байлаа. Гүнжтэн түүний биеийг шалгаад дотор эртнэн хөнгөн гэмтсэн шинж тэмдгийг харсаа. Гүнжтэн Адам шинэ нэлтийг нээхүү гэмтгийг зөвшөөрч чадахгүй байв. Тэр бүгжөө тавшиж огторгойн агуулхаа нээв. Тим шидэж зүйл асар үнэтэй байж таана. Мэрхэн гүнжтэн орон зайнаас чимэрсэн хайрцаг гарган авч доторхийг нь дэмэнэт бижиг болгон барив. Хайрцагын дотор 5 жижиг алтан тэнцвэрийн им байлаа. Тэр алхимис сургуулиас эдгээрийг авахын тулд өндөр төлсөн юм. Хүлэг баатрууд бэлтгэлийн үеэр энэ үнэт имийг өөдөг бөгөөд энэ дотор шарханд маш сайн имлэхээ болдог. Дэмэний бэлгийг талархалтайгаар хүлээн авч баярснаа эсбгэр бирээ. Ингэснээр гүнжтэн тэдний шинэ хамтын ажиллагааны харьцааг бэхжүүлв. Залуу борны төлөвлөгөө саадгүй хэрэгжиж байлаа. Дараагийн өдөр ирлээ. Дамин шинийг харшин тансаг өрөөнүүдийн нэгэнд өнгөрөв. Өнөөдөр тэр бэлтгэлийн танавлалуудыг үзэхээр иржээ. Тэр тэнцвэрийн имийн үйлчлэгэнд нэлээд
мэдээд гайхав. Түүний өчигдрийн дотор шарах ганцхан шөнийн дотор бараг бүрэн мэдвчээ. Өчигдөр иргэн тарина харах цаав гараагүй. Гүнчтний гэр бүшийг хасаагүй. Дээд зэрэглэлийн бэлтгэлийн төхөөрөмжтэй байв. Энэ газарт ирсэн нь зөв шийдвэр байжээ. Одоо тэр зарим нэг сайн зүйлсийг ашиглан бэлтгэж хийх боломжтой болов. Түүний зэсхийн тавирыг санийхан зогсоход хин нэг ашигласан дуугаар сагсан өнгөөр нэрийг нь дуудав. Тэр урагшаа хартал түүнтэй ижил өндөртэй болохын тулд тавцан дээр зогсохстой болсон нэг жижигхэн нөхөр харагдсан. Юу болов гэж асуухад голд PC гүнчтний доод түвшний хөлөг Баатар Паул Вермонт гихнөөш өөрийгөө тагаа танилцуулав. Түүний ард зогсох хоёр танхаас асууж түүний анд нөхөд байсан. Энэ гурван мөн лайм бүлэнсийн эсрэг болохгүй болох тулаанд орсоор сонгогдчихжээ. Паул өчигдөр хөдөө бэлтгэл хийжсэн тул тэр жижиг үзэж амжаагүй гэж мэдэгдэв. Тэр хэрэг тэнд байсан бас тэр хоригцыг оролцоохын оронд өөрсдөө орж ирээд дэмнийг хялбархан ясах байсан гэж өнгөрөв. Паул лайм бүлэнтэй хийх тулааныг тэдний өрхийн нэр хүндийн хэрэг гэж харж байв. Одоо тэд зөвхөн гаднаас ирсэн залуугийн донд чадвар бага даашин татахгүй байхасаа гэж найдахаас өөр аргагүй болов. Тэгээд өчүүхэн залуу дамин тэдний эрчимтэй бэлтгэжийг хизээч бүх тасалдуур хэмээн сануулав. Ямар ч байсан ганцаараа бэлтгэл хийхийг илүүд үздэг тул тэр дуугүй холдон одлоо. Бас тэр багийн хан нөхдийн ур чадварын түвшин нэлээд сонирхож байв. Одоо тэдний хэрхэн хөдөлгөхийг харах боломж олдлоо. Байрсаа хурдан насны дараа Паул чанга дуугарч хан дөстэй ихлэх төхөө өг. Монгол гурвуулыг Монлайсан Паул Вермонт төг маягийн хөдөлсгүй хааны техниктэй орлоо. Тэр яг шээсээ барьж байгаа юм шиг харагдана. Эсрэг өнцөрт өндөр торон хай залуу нь өөрийн нууц техник болохгүй нэг шууны мандалтыг үзүүлв. Мэдээж үүнийг эвгүй дахианы өсөлт гэж нэрлүүлж илүү тохирох байлаа. Тэр хоёр бараг ямар ч хүчгүйгээр модон ил дээрээ шүргэцв. Энэ бол тэдний 987 дахь тулаан байсан тул тэд маш нухацтай харагдж байв. Ийм муу чадвартай хэдэн шинхэн залуус өөрсдийгөө хол дүр гэж бодож явах шиг байна. Нөхцөл байдлыг эвцсэний дараа Паул найзынхаа эсрэг нэг зөхөж хийх найдвараар ил дээрээ дэмэс авсаж хэвсв. Туран хай залуу эмх зам бараагүй савч буй эрднээс болохоос өөр аргагүй хүрв. Гагалцсан савсхан намжмагц тэр байдлыг эргүүлэх боломжийг шүүрэн авлаа. Тэр хамаг хүчээрээ модон ил дээрээ доош цохиж нүдэ аниад Паулын толгой дээр яг таг цохив. Нүдэ нэхэд тэр ах Паулын гений төлөвлөгөө гайхан бишрэв. Туран хай залуу өчүүхэн харин түүний давталгааг нэвт харж тухаараа хасан гэж боджээ. Цасан гоожиж өвдсөндөө уйлж би энэ залууг хараач. Тэр харцаагүй гоц ухаантан юм. Тэд тулаанаа засааж биедээ хүндэтгүүл үзүүлв. Паул энэ үе тэнцсэн гэж зүтгэхийн сацуухан алдахгүй байхыг хичээн байв. Дараа нь дархан залуу тусгаар талбайд гарч ирэхэд Паул ихлээд жаахан амар хэрэгтэй байна гэж ээжч мөрөн хийсв. Тулаан босоход ганцхан сар үлдээд байхад тэд ийм бэлтгэл гүнчтний гэрийн нэр хүндийг хамгаалахын тулд лайм бүлэмийн хөлөг баатаруудыг ясгаад хангалттай гэж бодож байна. Тэд жижигхэн модон нэлдээ өргөж нэг нь бүгдийн төлөө, бүгд нэгийн төлөө гэж хашгирств. Ийм байдлаар энэ гурав лайм бүлэмийн хөлөг баатаруудад гутан шишрэгдэх замаар явж байна. Хажуу талд нь дамин улан бүр бараанд царайтайгаар чимээгүй харан зогсно. Тэр төлөөлөгчийн байр суурьаа заавал авах дээр хэд анхаарснаас болоод багийн нөхдөө тооцоолоогүй байжээ. Одоо нэг тайзан дээр гарах халиалгчдыг хараад тэр эрх хаюушийн мэдрэмжийг мэдэрч байв. Тэр магадгүй тэр өмнөх амьдралдаа бурхан шиг хүчрхэг байжээ. Тэр бүх дэлхийг сүрэлд хүрсэн илт байв. Гэвч энэ гурван тэнэг түүнийг огт хүчгүй мэд санагдуулна. Өрөөндөө гүн тулаанд орох сайн төлөөлөгч олсондоо сэтгэл өндөр байв. Тэр өчигдөр орой хамгаалагч Баатар болон залуу хүү хоёрын хооронд юу болсон нэнэж байв. Тэр хоригцтэй хийсэн шалгалтын дараа адан гүн даманыг өрөөндөө дуудаж Жил хэмхийн шавуулгыг санал болгосон ч залуу хүү сальтаагаар татгалзсан. Ганцаараа бэлтгэл хийхээ хийжээ. Түүнээс хойш нэг шин өнгөрсөн ч гүн инээдээ барьж чадахгүй л байлаа. Дэми хагсан үнэхээр сонирхолтой нөхөр юм. Тэр хамгийн идэвхтэй тасалхол хамгаалагч Баатруудаас Даманы талаар үнэн чүнжлэгээ асуув. Сэр хамирх залуу хүүг нухацтайгаар өндрөр үнлөв. Тэр ганцаараа хүүг хоригдсан жадыг хаахтаа секунд хүрэхгүй хугацаанд манай ашигласныг харжээ. Тийм их хяналтайгаар үүнийг хин дуртай нь хийж чадахгүй. Майкл Лайм бүлэмийг ялгах боломжийн хувьд Баттай хэлэхэд хэцүү хэвээр байна. Тулаанд орцох 3 тулаанчийг сонгогдвол ихвч 2 үед ялсан багын Дэмэн хагсан өөрийн тулаанд ялсаач энэ нь бүхэлдээ ялах баталгаа биш юм. Ялж давахын тулд нутгийн бүсэд Баатарч бас сайн турш тохстой. Тэд ягаад дунд төгсний Баатар Себастьян бичэн цагийн өдөрж дор бэлтгэл хийж байгаа нь үнтэй холбоотой. Себастьяны чадварыг бодцол сандрах шаардлагагүй гэж гүн бодно. Гэрч Дамэнаас асуувал нутгийн Баатрууд бол бүтэхгүй нөхөд гэж хэлэх байв. Тэр тэдний дэмэс сэлгүүцхийг бэлтгэж хийж гин гэж нэрсхийг харж байлаа. Тэд үнэхээр тэнэг юм. Тэдний төсвөр хатууж ямар ч хэрэггүй. Тэд зөвхөн хэлбэр хөөж агуулгахгүйгээр сэлэмний уршигт ажиллах тэдэнд ямар чадвар мэдрэмж алга. Тэр өөрийн түүхэндээ талбай үлдээхгүй тул дуртай дургу оролцохоос өөр сонгогдгүй болов. Тиймээс тэр өнөөх 3 тэнэгийг дуудан ирүүлв. Тэр гар хүхэндээ хүндрүүлэгч зүүж явахдаа тэдний халц тулаанд дуудав. Нэхэ бовч тэдний төгс өөр чадварыг харсаар бич сарсан зэрэгийг нь аажинтайгаар магтав. Тэр ихэлж орохоор сайн дураараа гартал Дэмэн нэхэг тэнэг хүн шиг харав. Тэр тэдний нэг нэгээр нь задаж цаг өрөх боломжгүй. Хүндрүүлэгчтэй байхад нь гид нэгэн зүгээр хамтдаа даруйж хамгийн сайн сан. Мэдээж энэ сард 3 тэнэгийн нэр хүндэд халтаж орхив. Тэд
нэгжээ улам бүр харуулах гэж Дамианыг шалтгаанаараа зодож чадна гэж бодон сэрмэ хайцгаа. Энэ нь Баатрийн ёс зүйд нийцгүйч 3-1 зэрэг тавигдаад оров. Өөртөө нутагнууд түүнээс ганц 2 инчин зайд ирсэн ч Дамиан ясангүй. 5 минутын дараа Павло хоо мэдэрчгүй сэрв. Тэр шалан дээр ихтэй таасруу ширтэн. Тэр босонгоо юу болоод өнгөрснийг санах гэж тархиа ажиллав. Түүнээс хэдэн метрийн зайд өндөр. Бүдүүн 2 нэш хүүхэд шиг унцаар байлаа. Дэминий бацнаар энэ баг тулаанд үнэхээр өрөөгтэй байв. Түүний дэглэм төвхтөр залуу эзэндээ санаа зовж дахин нэг шөөгийн тарьж байв. Павлигийн хамгийн сүүлд санаж байгаа зүйл бол залуустайгаа хамт дайрч осон өнцгөөс дайрсан явдаж байв. Үүний дараа юу болсныг хүчээр санахыг хичээсний эцэс зарим нэг хэсгийг саналаа. Эхлээд Дамиан бүдүүний дайралтаас толгоохоо тайван хөдөлгөн зайшов. Дараа нь тэр өндөрийг зөвхөн агаар цохиулж тэнцвэрийг нардуулав. Тэр хоёр хордон цохилтоор тэдний хүзүүний ард цохиж тэнэгүүдийг төвөггүй унахав. Тосрох дөрүүд унасан тул төрүүлсэн дахиад яг л агаар тоцров. Тэр цохиход биш гэж нууцаар цохилт өгөхийг хичээсэн ч ирүүндээ цохиулав. Түүний сэтсэн нэр хүндийг улан гомдоох гэж Дэми нүрнийг хэсгийг цохилтоор өргөжлөв. Тэр тулаанд тоглоомд шинэхэн тоглогчийг тоглож байгаа юм шиг дараас нь дайршт хийж Павлигийн жижиг биений эс бүрийг хугалж мултлаа. Яг тэр үед түүний ухаан бодол алдагдаж тасарчээ. Гадны хүн гүнгийн Баатрийн бахархал басан хүмүүсийг үнэхээр дарангуйлав. Доод түвшний Баатрийн түвшинд нэг ч тасарч мөчөхгүйгээр энэ зүйл хийж чадах ямар мангас байдаг вэ наа. Тэднийг байранд нь оруулсны дараа Дамиан тэр гурвыг бүрэн дагаар оруулж чаджээ. Багш нь коуч гэж асуухад Павло Себастьян Винчензогийн нэрийг ээрэн хэлв. Донд түвшний хин нэгэн хэсэг хүүхдийг ийм өрөвдөлтэй бэлтгэсэн Дамиан итгэж чадахгүй байв. Үнэн дээр тэр муу багшийнхаа хаяуул дээр байсан ч хэрэг төвлөх шаардлагагүй. Тиймээс тэдний муу боловсролыг нөхөхийн тулд Дамиан өдөр бүр албан ёсны бишбишийн дараа тэр гурвыг тослохоор эрхийг шаардав. Энэ тохиролцооны талаар Винчензо мэдвэл Баатар буруугаар ойлгож магадгүй гэж Павло санаа зовно. Зарчин Дамиан хүн за дотоод түн торчлохтай тул анц царив. Гэмтэл үлдээхгүй хийж чадна. Бодоод үзэхэд нахиа зодуулахдаа яснууд нь хугарч мултарч байгаагаар тодорхой мэдэрсэн. Гэвч тэр ганц ч сэвгүй сэрв. Дамиан үхшийн Баатар байх үедээ хүмүүсийг тусгай аргаар зодож сурсан юм. Эрт урт цавт гэмт хэрэгтнүүдийг засаж залруулах цамаар анжирхаагаа залхахдаг нэг нэш твээр айж үжээ. Түүнийг зан чанар засагч гэж өргөнөөр ярьдаг байв. Түүний арга маш болхий. Ингийн байв. Буруу ашигласан хоригдлууд сайн зодуулна. Тэр тэднийг бүтэн нэг цаг тасралтгүй заддаг байв. Энэ нь бүтгэхгүй төлж зад цагийг 2 дахин нэмэгдүүлдэг байлаа. Тэр нэг удаа гэмт хэрэгтнийг тасралтгүй 512 цаг задсан гэх яриа байдаг. Цаг хугацаа өнгөрөх тусан зан чанар засагч цус төлж сүрсэн гэмт хэрэгтнүүдийг өрөвдөж эхлэв. Ажлаа орхихан оронд тэр хүний амь насанд аюул учруулахгүйгээр эцэс төгсгөлгүй зад харгыг боловсруулжээ. Мөнхийн ядуу гэмт хэрэгтнүүд дээр олон цаг дадлага хийсний эцэс тэрээр энэ хачин аргыг мастерын түвшинд эзэмшжээ. Тэр энэ байдлыг амсаа буюу Майкл гэж нэрвчээ. Энэ бол Дамианы өмнөх амьдралдаа сурсан осон дараагийн нэг юм. Ганц ч хэсэг үлдээхгүйгээр төсвөрчгүй өвдөлт өгөх нь ийм үед маш хэрэгтэй. Өнөөдөр тэр 3 тэнэгт өөрсдийгөө өргөдөлтэй хорхоонууд гэдэг үнэнтэй нүүр толгооллоо. Гэхдээ санаа зовох шаардлагагүй. Тэдэнд хорхойг өөр зүйл болгон хуурах бүтэн нэг сар байна. Энэ хугацаанд Дамиан тэднийг хэрэгцээтэй зүйл болгоход анхаарна. 3 тэнэг маш өвдөлттэй сар ирж байгааг мэдрэв. Тэд өнөөдрийн бэлтгэлдээ буцаж ярахаас өмнө гүнгийн хувийн төсрөх яаралтай ирж цаатуулав. Үүж явж улам эрчинжиж эвсэгтэй мөч орчиж байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэж хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзэхийг хүсвэл дэвшсэн дэх төрийн банкны данслуу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нин даруй гаргаж өгье. Таалагдсан бол лайк дарж, сувгч маань заавал бүртгүүлж